Сайн мэцхан үзэгчтэй нээлттэй засаг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Олон улсын валютын сангийн хөтөлбөр Монголд хэрэгжихнэ гэсэн мессеж гадаадын хөрөнгө оруулалтыг татахад эерэг нөлөө үзүүлж эхэллээ. Олон улсын валютын сангийн Extended Fund Facility гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх болсон байна. Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийг дэмжиж байна. 2018 оноос эхлээд тодорхой хэмжээний төсвийн алдагдлыг нөх дэмжлэгийг үзүүлж эхлэх юм байна. Хөтөлбөрийг туйлын хариуцлагатай хэрэгжүүлж чадвал үр дүнгээ өгнө. Монгол улс мөнгөтэй байж үзсэн бас мөнгөгүй ч байж үзлээ. Асуудлын гол нь мөнгөтэй байгаад бүхнийг шийдээд хөгжилд хүрдэггүй юмаа гэдгийг өнгөрсөн хугацааны сургамжууд бидэнд хангалттай харууллаа. За өмнөх 4 жилд юунд хэрхэн зарцуулах төлөвлөгөөгүйгээр их хэмжээний бонд босгосон, олон төсөвтэй явж ирсэн, байгалийн асар их баялагтай, дэлхийд шагшигдаж байсан өсөлттэй улсын эдийн засаг яагаад сэхээний дасагт орсон нь хэдхэн зүйлээс шалтгаалж байгааг эдийн засгчид хэлдэг юм а. Төрөн сахилга хариуцлагагүй, төлөвлөгөөгүй ажиллаж ирсний уршиг өнөөдөр гарч байна гэж дүгнж байгаа. За хүнээр бол өвхүүс иххүү дээрээ тулчгаад байсан манай улсын эдийн засаг өнөөдөр нэг амьсгаа авч өвчнөөсөө хэрхэн ангижрах тухайд анхаарлаа төвлөрүүлж байгаа юм. За Монгол улс олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нэ гэсэн мэдээлэл гадаадын хөрөнгө оруулалтыг Монголд хандуулж чадсан нь за бидний сэхээний тасгаас энгийн тасагт одоо шилжихэд гол эмчилгээ болсон гэж хэлж болох юм а. За тус сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах мэдээллийн араас бидэнд хэд хэдэн орноос хөнгөлөлттэй зээл авах үүд хаалга нэгдсэн юм. За 2 дугаар сарын 19-ны өдөр олон улсын валютын сангийн хөтөлбөрийн одоо ажлын хэсгийн төвшин тохиролцсны дараа бол Монгол банкны дэд ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэг Хятадын Ардын банкны төлөөлөгчөдтэй уулзаж swap хилцлийн хугацааг дахин 3 жилээр сунгасан. За үүний үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн. За дээрх хилцлийг сунгасан нь Монгол улсын засгийн газрын хуралдай бондыг амжилттай арилжаалахад ч бас эерэг нөлөө үзүүлсэн гэдгийг Монгол банкны төлөөллүүд илэрхийлж байгаа юм а. За улсын хурлын дарга инх болд Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр бол тус улсаас 850 сая Америк долларын нэг хөнгөлөлттэй зээл олгохоор болсон сайн мэдээ үүний бас нэгэн жишээ олж байгаа. За дээрх хөнгөлөлттэй зээлийг 30 жилийн хугацаатай 1% хүүтэй олгоно. За зээлийн хүүгийн төлбөрийг эхний 7-8 жилдээ бол чөлөөлөх асуудлыг ч талууд ярилцсан гэсэн мэдээлэл байгаа юм а. Олон улсын валютын сангийн Extended Fund Facility гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэх болсон байна. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 5.5 тэрбум орчим долларын санхүүжилт шаардлагатай. За энэний нэг томоохон хэсэг нь бол энэ Япон улсаас өгж байгаа хөнгөлөлттэй зээл байна. Япон улсаас олгож байгаа хөнгөлөлттэй зээл маань бол олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлэхийн эдийн засгийг сэргээх энэ хөтөлбөрийг дэмжих зорилготой. Тэгэхээр энэ хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэхээр тооцож байгаа энэ хөтөлбөрийн үр дүнд бий болгож байгаа энэ бүх одоо үр дүнг авчрахад энэ мөнгө маш хэрэгтэй. За энэ хөрөнгө бол зарцуулалтын хувьд бол эхний ээлжинд засгийн газарт өгж байгаа зээл. Тэгэхээр засгийн газар үнийг аваад хөтөлбөрийн хүрээнд одоо хэрэгжих арга хэмжээ буюу одоо манай төсвийн алдагдлыг санхүүжүүлэх Монгол улсын өрийн одоо ирээдүйд бий болцсошгүй дарамтаас сэргийлэх зорилготой. Япон улсаас авах нэг хөнгөлөлттэй зээлийн тухай сайн мэдээтэй зэрэгцэн Польш улс ч манайд 50 сая еврогийн нэг хөнгөлөлттэй зээл олгохоор болоод байна. За улсын хурлын гишүүн улсын хурал дахь Монгол Польшийн парламентын бүлгийн дарга дан бочроор ахлуулсан улсын хурлын зарим гишүүн бүгд найран дахь Польш улсад ажлын айлчлал хийх үеэр тус улсаас нэг хөнгөлөлттэй зээл авах асуудлыг ярилцаж тохирсон юм а. 28 жилийн хугацаатай 50 сая еврогийн нэг хөнгөлөлттэй зээлийн эхний 5 жилд нь үндсэн зээлээс чөлөөлнө. За бас Европын холбооноос олон улсын валютын сангийн хөтөлбөрийг дэмжиж манай улсын эдийн засгийг эмчилэхэд хамтран ажиллахаар болсон таатай мэдээ байгаа юм а. Европын холбоо болон түүний гишүүн улсууд Монгол улсын засгийн газрын саяхан олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийг дэмжиж байна. 2018 оноос эхлээд тодорхой хэмжээний төсвийн алдагдлыг нөх дэмжлэгийг үзүүлж эхлэх юм байна. За мөн манай талаас Европын холбооны төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нэгээч гэсэн асуудлыг тавьж байгаа. Европын холбоо энэ асуудлыг судалж байгаа юм байна. Ойрын үед шийдвэрээ гаргахаар ажиллаж байна. За мөн Европын холбоотой түншлэлийн хамтын ажиллагааны гэрээ гэдэг том гэрээ байгуулах ёстой. Энэ гэрээг одоо Европын холбооны улсын 2 гишүүн улс парламентаараа оруулаад ингээд энэ гэрээ энэ ондоо багтаад хүчин төгөлдөр болно. Энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор Европын холбоо Монгол улсын хооронд ямар асуудлууд дээр анхаарлаа хандуулж ажиллах уу, ямар хэмжээний
хөрөнгө оруулалт дэмжлэг тусалц орж ирэх вэ гэдэг гол асуудлууд шийдэгдэх юм аа. Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэхэд нь Европын холбооноос дэмжлэг үзүүлнэ. Монголоос Европын холбоо руу экспорт хийж байгаа байгууллагуудыг бүртгэгдсэн байгууллага гэдэг системд хамруулахаар болсон. Системд нэг бүртгэгдсэн л бол тухайн компани бараа бүтээгдэхүүнийг Европын холбооны зах зээл рүү гаргахад илүү хялбар болно гэсэн үг юм. Дэлхийн банк группийн хөрөнгө оруулалтын бодлогын тэргуун мэргэжилтэн хэлэхдээ хөрөнгө оруулагчдын дунд Монгол улсын нэр хүнд аажмаар сэргэж байна. Саяхан Канада улсад болсон хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монгол улсын засгийн газрын бодлого хэрэгжиж үйл ажиллагаанд докторчиж байгаа тухай олон улсын эдийн засгчид хэлж байсан юм. Үүний нэг том илэрлэл нь Монгол улсын засгийн газар хөрөнгө оруулагчдын эрх ашигыг хамгаалах зөвлөл байгуулсан явдал. Түүнчлэн хөрөнгө оруулагчдтай холбоотой сайн хуультай болсон энэ үед хамтарч ажиллах болсондоо баяртай байна гэж илэрхийлсэн байна. Бид Европын холбоонд илгээх тайлан мэдээлэлдээ Монгол улсны тухай тусгаалan тусгах болно гэсэн байгаамаа. Хөрөнгө оруулалт сэргэж эхлэхэд олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр чухал төлхөөс олж байгаа юм. Хаврын ээлжит чуулганы нээлтэнд улсын хурлын дарга инх болд үг хэлэхдээ засгийн газар Монгол банкнаас олон улсын валютын сантай чамгүй урт хугацаанд амаргүй яриа хилэлцээр хийсний үр дүнд хөтөлбөр хэрэгжүүлэх урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр санхүүгийн салбарын засаглал, хяналт шалгалтыг сайжруулах, шинжилгээг хийхэд бидэнд тусална гэдгийг илэрхийлсэн юм а. Мөн урд нь гарсан алдаа дутагдал юунд байсныг ч тодруулж өгнө. Хөтөлбөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, улс орны санхүү эдийн засгийн байдал тогтворж банк санхүүгийн систем эрүүлжин, бизнесийн орчин сайжрах, хөрөнгө оруулагчдыг татах, иргэдийн амьдрал ахуй дээшлэхэд нааштай үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэдгийг хэлсэн юм. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн асуудлыг чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаамаа. Юун түрүүнд Монгол улсын 2017 оны төсөвт тодтгол хийх шаардлагатай. Тодтголоор төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулах, төсвийн орлогын тогтвортой их үүсвэр бий болгох, төсвийн сахилга хариуцлагыг чангадахан, зардлын үр ашгийг дээшлүүлэх талаар хэрэгжүүлж байгаа бодлогыг шин түвшинд үргэлжлүүлэх болно. Төсвийн тодтголтой хамтаа зарим төрлийн татварыг үе шаттайгаар нэмэх, тэтгэврийн насыг утасгах зэрэг асуудлыг хэлэлцэх болно. Ингэхдээ олонх цөөнх гэж оноо очков авах гэлтгүй, иргэдийн амжиргаанд сөрөг нөлөө багтаагаар шийдэх чиглэлийг баримтлах нь зүйтэй юм а. Дэлхийн зах зээл дээр эрдэс бүтээгдэхүүний үн өссөн, олон улсын валютын сантай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон гадаад орчинд эерэг хандлага гарч байгаа төлбөрийн чадвар сайжирсан гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол дахин нэмэгдэж байгаа зэрэг тааламжтай нөхцөлийг бид алдаж болохгүй. Эрдэнэтийн тэргүүлж байгаа засгийн газрын халаас Алтан уягийн засгийн газартай харьцуулахад нэмгэн байлаа. 2012 оны улсын хурлын ээлжид сонгуулийн дараа 17.3% өсөлттэй 4.1 тэрбум Америк долларын гадаад валютын албан нөөцтэй эдийн засгийг тухайн үеийн засгийн газар хүлээн авсан бол 4 жилийн дараа энэ тоо уруудаж 17% эдийн засгийн өсөлт 1.3% болж буурсан гэдгийг эдийн засгчид хэлж байгаа юм а. Тэгвэл 2012 оноос хойш 4 жилийн турш тасалдаж ирсэн төсвийн орлого 2016 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэлээр анх удаа 500 гаруй тэрбум төгрөгөөр даван биелэж алдагдaltaй явсан гадаад худалдаа 1.6 тэрбум долларын ашигтай гарсан статистик мэдээлэл байгаа юм а. Гэхдээ сүүлийн жилүүдэд замбраагүй зээлж бодлогогүй зарцуулсны уршиг өрийн дарамт байсаар байгааг улсын хурлын даргач чуулганы нээлтэнд хэлсэн юм а. Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан чуулганаар Монгол улсын 2017 оны төсвийг тодтогох юм а. Манай валютын нөөц хамгийн сүүлийн мэдээлэлээр буюу 2017 оны 1-р сарын эцэст 1.1 тэрбум Америк долларт хүрсэн. Энэ нь Монгол улсын импортын 3 сарын хэрэгцээг хангах түвшин юм. Олон улсын валютын сантай хамтарч хийсэн төсөөллөөр бол 2022 оны эцэс гэхэд валютын нөөц 4.1 тэрбум Америк долларт хүрэх боломж байгааг Монгол банкны төлөөлөл хэлж байгаа юм а. Олон улсын валютын сантай хамтарч хэрэгжүүлэх хөтөлбөрийг хүрээнд бол хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх үр дүнд хүрнэ гэсэн мэдээлэл байгаа юм а.
Нэгдүгээрт эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгоход чиглэсэн төсөв мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. За үүнд төсвийн алдагдлыг шат дараатай бууруулах, төсөвтэй адилтгах, санхүүжилт гаргахыг зогсоох зэрэг бодлогын арга хэмжээ багтсан байгааг албаных нь мэдээлсэн. За олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжихэд хэд хэдэн татварын асуудал яригдж байгаа юм. За олонний анхаарлын төвд энэ асуудал байгаа учраас бас улсын хурлын гишүүд мөн эдийн засагчид ямар байр суурьтай байгааг бид тодруулсан юм а. Өнөөдрийн хэрэгжүүлэх гэж байгаа энэ хөтөлбөр бол төсвийн тогтвортой байдлыг сайжруулах, төсвийн сахилгатыг дээшлүүлэх чиглэгдсэн голдуу ийм чиглэлээр явагдах хөтөлбөр байна гэж ингэж харагдаж байгаа. Тэгэхээр одоо энэ хөтөлбөрийг туйлын хариуцлагатай хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөрийг туйлын хариуцлагатай хэрэгжүүлж чадвал үр дүнгээ өгнө. Ийм валютын сангийн хөтөлбөрийг Дэлхийн банкны хөтөлбөрийг хэрэгжүүлээд хамгийн үр дүн төрсэн орноор дэлхийн орнуудын дундаас Япон улсыг тооцдсон шүү дээ. Дэлхийн 2 дугаар дайны дараагаар Япон бол бас л одоо эдийн засгийн хувьд ихээхэн бэрхшээлтэй ийм орн байсан. Тэр тусламжуудыг аваад, санхүүгийн энэ тусламжуудыг аваад цент бүрийн үн хүргэж зарцуулсан учраас тэднийх өндөр хөгжлийн түвшинд гарахад том хувь нэмэр оруулсан гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ хөрөнгийг хариуцлагатай зөв менежментээр, зөв бодлогоор хэрэгжүүлж чадвал үр дүнтэй болж чадна. Тэгэхдээ валютын сангийн хөтөлбөр бол ер нь богино хугацаанд Монгол улсад эдийн засгийг төр хугацаанд тогтоом сэргээн босгох гал унтраах хэрэгсэл шүү. Энэ улсын эдийн засгийг удаан хугацаанд авч явах арга зам нь бол эдийн засгийн өөрийг босгох тухай л асуудал байна. Эдийн засгийн өөрийг босгож байж, том үйлдвэрлэгчдийг бий болгож байж, хувийн сектортойгоо хамтарч байж, сая энэ улс хөгжлийн замд гарах ёстой юм. Тухайлбал зарим төрлийн татварыг нэмэгдүүлэх гэдэг юм уу, ялгууртай тогтоо хувийн хатан байх гэд шатлалтаагаар одоо бас өөрчлөлт оруулах гэд тодорхой асуудлууд яригдж байна л да. Ийм өөрчлөлтүүд хэрэгтэй юу? Хэрэгтэй. Би хэрэгтэй гэж бодож байна. Хэрэгтэйдээ энийг бол одоо хугацаа алдалгүй хиймээр байна. Үннийг хэлэхэд өнгөрсөн оны 9 сард 16 оны төсвийн тодтгол одоо их хурлд орж ирж байхад энэ асуудлууд орж ирсэн юм шүү дээ. Тэгээ тэр үед одоо сангийн яам засгийн газар ерөнхий сайд бас өөрөө санхүүгийн салбарт ажиллаж исэн бас байдлаа нэлээд одоо мэддгийн хувьд зүйтэй бодлого оруулж ирлээ гэж бид дэмжиж ирсэн. Харамсалтай нь энэ бодлого огт дэмжигдээгүй их хурл дээр. 6 сарын дараа одоо ахаал яг л тэр саналууд маань орж ирж шүү дээ. Өөрөөр хэлбэл бид тойрохгүй дайрч гарах замаар л одоо явж байна да. Тойрч болохгүй байна, тийм ээ. Тийм учраас аль болохоор энийг төргөн хугацаанд шийдвэл дараагийн гарах үр дүнийг өгөөж нь илүү болно. Эннээс ямар нэгэн одоо арга сам хийгээд юу гэдэг одоо болох уу болохгүй уу гэж эргэлзээд хойш нь тавиад байх шаардлага би хувьдаа байхгүй гэж бодож байна. Аль болохоор хугацаа хожижл одоо энэ эрүүлжүүлэх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээс өөр арга байхгүй. Бид нэр одоо энэ байдлаас гарахын тулд ямар одоо зардлуудаа буулгах үнэхээр зайлшгүй шаардлагатай байна уу? Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчдын төрийн зардлуудыг бол аль болохоор буулгаж өгөөд тэгээд ард нэг иргэдээ бол нуруунд дээр өрүүлэхгүй гэж яриад байгаа шүү дээ. Тэрийг нь бол харьцангуй багаар ингээд шийдэж явах ямар гаргалгаанууд байна уу гэдгийг шийдэх хэрэгтэй байна. Гэхдээ ер нь зүгээр нэг юм бол хатуу ойлголттой байгаа. Тэр нь бол олон улсын валютын санд өнөөдөр бол орхоос өөр гарц байхгүй. Ягаад бид гэж хэлж байна гэхээр дэсөө хэрвээ бид нар одоо энэ эдийн засгийн хямралаасаа гараа гэж бодож байгаа бол төсвийн сахилгаттай болох хэрэгтэй. Орчиж байгаа хөрөн мөнгнүүдийг бол сахилгаттай зарцуулах хэрэгтэй. Ингийн цууд тулд олон улсын валютын санд нь хамрагдах хэрэгтэй. Ингэж олон улсын валютын санд хамрагдсанараа бид нэр одоо урт хугацааны богино хүүтэй зээлүүдийг авч хагаад энэ өмнөх бий болгосон энэ өөр зээлүүд чинь хаахгүй бол одоо нэхэгдэж эхэлж байгаа цагаас ахуулаад энэ байдлыг чинь одоо өнөөдөр шийдэж явахгүй бол болохгүй шүү дээ. Ариг тамхины онцгой албан татвартай холбоотой, хүн амын орлогын албан татвартай холбоотой, хадгаламжийн зээл өгөөтэй холбоотой нэгсний манай иргэдийн араад чинээлэгдөө гэсэг дээр, араа орлого ихтэй гэсэг дээр унах татварын ачааллыг нэмэгдүүлж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаар асуудал бол энэ татварын нэмэх хүрээнд хийгдэж байгаа хоёр дахь асуудал бол цалин дэтгэвртэй холбоотой асуудал байна. Тийм учраас дэтгэврийг насыг нэмэгдүүлэх асуудлыг бид нар 20 жилийн хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх ёстой гэж бодож байгаа. Энийг өнөөдрийн засгийн газарч биш, өмнөх одоо хоёр парламент дамжиж засгийн газруудад ярьсан.
Тэгэхээр өнөөдөр бид нар 21 онд бол Монгол улсын төсөв дээр жилдээ их найдаар ярих ачаал ирж байгаа. Тийм учраас 20 жилийн хугацаанд нэгснээ 2036 он хүртэл Монгол хүний насыг 5 жилээр уртасгах, татврын насыг 5 жилээр нэмэгдүүлэх энэ арга хэмжээг уншилтаа авч хэрэгжүүлнэ гэсэн ийм зорилт төвшөөлөгдөж байгаа. Эдийн засгийн хямралыг давхад ард түмэн биш төр бүсээ чангалахаас эхэлнэ гэдгийг ерөнхий сайд хэлж төрийн албан хаагчид санал ширээ авахгүй байх. Албаны томилтоор гадаад явахдаа хамгийн хямд үнээр онгоцоор зорчих. Сайд дарга нарыг хүлээн авахын тулд бензин тос үрж угтах шаардлагагүй. Үүнд хяналт тавьж ажиллахаач албан ёсоор мэдэгдсэн юм а. Хүлээж авсан эдийн засаг нь бол хүндээсэн шүү дээ. Энэ бол зөвхөн өнгөрсөн 6 сарын хойш сүүлийн 4 жилд өргөжлөж байгаа энэ зуд байгаа хямрал. Ерөнхий сайдын тавьж байгаа хариуцлагатай байх, хэмнэлттэй байх тухай асуудал маш зөв л дөө. Монгол төрийн бодлогыг цэгцэлж ангилах цаг болсон л дөө. Улс орны маань эдийн засаг асар хүнд байдалд ороо төсөв маань орлогоос 30-40% алдагдaltaй гадаадын үр зээлэнд орсон нэг талаасаа нөгөө талд нь дотроо бол ер нь хэрэглээний сэтгэхгүй үрлэгэн байдал нэлээд газар авсан үйл дээ. Засгийг байгуулсан намын нөхдүүд бол хариуцлагыг бол намынхаа шугамар тавихад их хүлээж авах сайн механизмтай. Тийм учраас бол би энэ засгийн газрын хариуцлагын механизм дээр энэ Монгол ардын намынх нь өөрийнх нь хариуцлагын механизмыг сайн оруулж өгөөсэй гэж бодож байгаа. Их хурлын 76 гишүүн одоо энэ олон улсын валютын сантаа засгийн газрын хийсэн асуудлыг нэлээд дөхөөхөн баталж өгөх юм бол энэ асуудал цаашаа явагдах байх. Хоёрт нь бол мэдээж энэ тулсан өрийн асуудлуудыг бол менежмент хийгдсэн. Эхний ялах нь бол зөв зүйтэй харагдаж байгаа. Дээр нь бол одоо бас дараагийн асуудал мэдээж энэ дараагийн том Чингис бондны өрийн асуудлуудыг яаж хийх нь гадны хөрш орнууд бусад орнууд бол Монголд санхүүгийн дэмжлэг өгье гэж байгаа боловч менежмент нь итгэхгүй байсан. Тийм учраас олон улсын валютын сан бол тэр итгэлийн хийх тэр менежментийн хийх механизм нь тэр валютын сангаар дамжих юм аа. Эдийн засгийн эрх чөлөө бол тухайн улс оршин тогтнох гол тулгын чулуу найдгаа. Олон улсын валютын сан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ илүү доктортой байдлыг л хүсдэг болохоос биш та нар хурдан хөгжөө гэдэж тулгадаггүй. Өнөөдрийн Монголын нөхцөлд валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр арга байхгүй гэдгийг олон улсын валютын санд ажиллаж байсан эдийн засагч Дорж Ханд болон бусад эдийн засагчид хэлж байгаа. Хэрвээ валютын сан хөтөлбөрөөр хэрэгжүүлэхгүй тохиолдолд яах вэ гэдэг асуултанд ч эдийн засагчид хариултаа өгч байгаа юм а. Бид мөнгө олж бондын өрөө төлөх хэрэг гарна. Эдийн засганд тамирдаж суулцсан итгэл үзүүлэхэд хэцүү. Хөрөнгө оруулагчид танад итгэхгүй байна гэд үнэлгээгээ бууруулад мөнгө өгөхгүй. Улсад гаднаас зээл олдохгүй гэсэн үг. Долларын ханш 5,000. Магадгүй үүнээс ч давах эрсдэл бий болно. Өөрөөр хэлбэл Монгол төгрөг цаас болон хувирна. Энэ нөхцөлд иргэдэл хохирно. Ийм л нөхцөл байдал үүсгэр байгаа учраас бид олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас өөр сонголтгүй болчиход байгаа юм а. Том дүр зургаар нь харуул олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар хөнгөлөлттэй урт хугацааны зээл авах боломж нээгдэхээс илүүтэй Монгол улс төсвийн сахилга баттай хариуцлагатай улс болох хөрс суурийг нь тавьж өгөх юм. Гэхдээ энэ суурийг хэрхэн бат бөх болгож олон жил ашиглаж үр өгөөжийг нь хүртэх шийдэл нь улс төрчдөөс хариуцлага нэгтгэх иргэдээс хамаарч байна. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын Чалка компанид барагдуулах өрөө төлсөн байгаа. Тавналгаа нүүрснээс олох орлогоо бүтнээр Монгол улсын төсөвт орж дэлхийн зах зээл дээр бид нүүрсээ үн хүрэх иргэдийн 1072 хувьцаач амь орох боломж нэгдсэн юм. Энэ оноос алт 2 хөтөлбөр хэрэгжин гацууртын ордыг хөдлөгнө гэд эдийн засагт хийх дараагийн эмчилгээний жорууд ч тодорхой болоод байна. Үүний өмнө бид олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхний эмчилгээгээ сайн бүрэн гүйцэд хийх нь дараагийн эмчилгээ хийгдэх хэсгийг шийдвэрлэх зангилаа болоод байгаа юм а. Нээлттэй засаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.